Тэгэхээр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны 3 дугаар байранд за айл өрхүүд бараг хаалга цонхохгүй одоо хогийн жалах шиг усан газар амьдарч байна гэдэг дуудлагаар бол ТV8 телевизэн сурвалжлах групп ирчээд байна. За тэгэхээр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны 3 дугаар байр бол нийлэн дээр үед баригдсан. Одоо бол барилгын чанар хангалтгаар болсон юм барилга байгаа. За тэгээ өндөр заяа гэж одоо барилгын компаниас бол энэ байранд амьдарч исэн 51 өрхөд бол нүүж яваад эргээд дараа нь бол 40 м квадрат байрыг олгоно гэсэн ийм саналыг тавиад бол за үүнээс 33 айл өрхт нь бол 3.6 сая төгрөгийг айл тус бүрт өгөөд нүүлгсэн байгаа юм. За харин 18 айл өрх нь бол одоо энэ өндөр заяа гэдэг компаниг бол энэ ч ловер хийх гэж байна гэж үзээд за ямар нэгэн мэдээлэлтэй байгаас үүдээд бол эндээс нүгөөгөө одоо хаалга цонхохгүй за энэ тэндгүү хог шороо болсон одоо хүмүүсийн хог асгадаг цэг болсон энэ газар бол амьдарч байгаа юм байна. За тэгээд энэ талаар орчин суугчнаас ямархан байр суурьтай байдаг юм байна гэдгийг сурвалжлыг та бүхэн дараах мэдээлэлээс хүлээн авч үзнэ. Орсноос нахуулаад хог новш хавийн муу муухай бүхэн бүрэлдсэн энэ байранд хүн амьдарч хаалгууд онгойлгохын аргагүй жихэн хүйтэн жавар хуургасан байсан нь сэтгэл эмзэглэмээр дүр зураг байлаа. Энэ орон сууц дахин төлөвлөлтөнд орж урд нь гизгийн худаг гихч компани анх энэ орон сууцны 51 өрхтөд дахин төлөвлөлтийн гэрээг үзүүлсэн юм байна. Харин өндөр заяа гихч компани гарч ирээд дээрх байгууллагын үр ширийг бид дарж та нартай хамтарч ажиллая гэсэн саналыг тавьжээ. Харин нийт 51 өрхийн 33 зөвшөөрч тус компаниас олгосон өөрчлөгөө болох тус бүрийн 3.6 сая төгрөгийг аваад нүүсэн байна. Харин үлдсэн 18 өрхийн оршин суугчид тус компанийг заллих гэж хэмээн хардаж өөрсдөд байсан мэдээллийн улмаас нүүх шийдвэр гаргаагүй одоо хүртэл амьдарсаар байгаа юм байна. Харин бидний сурвалжлага хийгээд очиход тэнд өдрийн цагаар хүнтэй айл цөөхөн байлаа. Харин нэг айл гэртээ хүнтэй байсан ч байж байгаа байдлаасаа болоод ч тэрүү байнгын бухимдалтай болоод ч тэрүү хариулт өгөх боломжгүй хэмээн уцаарлангүй хариулаад хаалгаас аваад хаасан юм а. Сайн мөрөгч. Юм асуусан та гараад өдөр. Мөн хайлтхан юм асуусан. Наанаас асуусан. Хөөд оруулах юм байна. Та түр гараад ирж болохгүй би хүүд оруулахгүй гэл ингээд. Гү завтаг орлоо. ТV8 телевизээс явж байгаа маа энэ байрны талаар сурвалжлага дээшгээ айлууд байгаа. Харин бид бүхэн өндөр заяа компани утасны дугаарыг лавлахаас авч энэ талаар тодруулах гэсэн боловч 70 тэгтэг 6987 болон 70 тэгтэг 6988 утсууд нь орох ярианы эрх хаагдсан байна гэдгээр ажиллахгүй байлаа. Ямар ч тач хинийхэн ч хариуцлагын асуудал ардсан Монгол улсад иргэд өөрийн байранд иймэрхүү байдалтай оршин сууж байгаа нь харамсалтай санагдаж байлаа. Бид айл өрхүүдийн байдал хэр байгаатай танилцж дээрх асуудлын талаар оршин суугчдаас яриа авах гэсэн боловч үнэхээр гэртээ байгаа хүн олдохгүйсэн юм а. Тэгэхээр 3 дугаар байрны дотор орж ирээд 18 оршин суугчдаас яриа авъя гэж утсан боловч за хаалга тайлах ганц жайл байсангүй. За доор бол нэг айл тайсан бол энэ талаар тайлбар өгөх боломж алга. За хүүтэй орлоо хаалга хурдан хаа гэсэн байдалтайгаар бас ингэж хандж чинь тэгээ мэдээлэл өгөх үнэхээр сонирхолтой. Энэ хүмүүсийн амьдарч байгаа орчин бол тэр чигтээ эрүүл аюулгүй байдал алдагдсан юм орчин байгаа учраас бас хүмүүс санаа зовоодох шиг байна. Тэгээд энэ бол ерөөсөө нэг айлын бол дундаа заавал одоо юм хоос өрөөт энд нь бол одоо ингээд орон гэргүй иргэд хоноглдог. За энэ чинь ингээл айлын үднэр одоо баач хийцэн байх чигтэй. Дүүн өвлийн хүүтэнд ямар ч халаалт байхгүй орцолоод бусад нүүсэн айлуудынх нь өрөө цонхгүй нийл хог новшондоо дарагдсан юуг нурах төгсөн орон сууцанд иргэд амьдарч байгааг харах зүрх зөсгтөн байлаа. Тэр ч болоогүй энд эрүүл аюулгүй байдал зөрчигдөх магадлал маш их байсан юм. Тиймээс холбогдох газраас энэ асуудалтай яаралтай анхаарал хандуулах хэрэг байна гэдгийг дуулгах байна.